Саалх нь бол 14. За хаал дүүргийн нутагт дэвсгэр яг энэ Яармагт одоо 6 тонны бууг байгаа юм. Тэгээд энэ одоо нар уужиг гээдний хийдэхэр хүмүүс бас их сайн мэддэм да. Энэ ийм хашаан дотор одоо ийм 6 бууг орж ирсэн. Сар шинийн өмнөхөн байна уу одоо яг энэ үеэр л орж ирсэн. Энд ингээд байж байгаа. Тэг хүмүүс ирээд зураг авахуулаад байгаа. Тэгээд бас одоо холбогдох байгууллага бас зөвлөмж өгж байгаа. Яагаад гэвэл зэрлэг амьтан учраас хамаагүй бас одоо бага насны хүүхэд ойртож болохгүй. Чөөр ийм том юуртэй амьтан учраас бас нэг талаараа бол аюултай. За хоёрдугаар гэх юм бол бас одоо айлгаж одоо чочоож болохгүй. Энэ сайхан амьтныг бас одоо хайрлж, хамгаалж ингэж байгаарай гэж ингэж одоо хамгаалтын захиргаанаас нь бас анхааруулж байна. Одоо ингээд улаан анхаар бол мэдээж энэ амьт ингээд уулаад агараад л яваад өгөндөө. Тэгээ ингээд 6 сайхан буугаа хүмүүс ирж сайхан зураг авахулдаг, зургийг авдаг. Ингээд нүд байсгсан сайн байна. Тэгээ энэ хотын одоо энэ яг замын хажуухан талд ингээд маш их дуу чимээтэй байгаа ч гэсэн эс огт тоохгүй ингээд сайхан эдээшлэн байна. 6 бууг байна. Нэг нь эвэргүй байна. Саяхан ингээд эвэр нь унтсан гэж юм. Тэгээд эврийн баг энэ хавьяас хүн аваа явцсан баха унахаар нь бэлгшээгээд аваа явцсан баха гэж ярьж байна. 5 бууг нь бол одоо яг эвэртэйгээ сайхан байна. Энэ 6 богоогоо. За. Цагаан сарын дараах л орж ирсэн. Энд байгаад байгаа. Энэ богдуулнаас л бууж ирсэн. Богдуулнаас л бууж ирсэн л. Тэг хүмүүс яаж чинь ер нь тэгээ зураг авахуулаад зураг авуулна бас хүн амт юм өгөөд бас идээд идэх юм ийли. Гэсэн юм ийм. Тэгээ бас хамаагүй өргөж чичээж болохгүй бас зэрлэг амьтаа хамаагүй ойртож бас болохгүй бас тий. Улсууд яг хөө төхөж чичээр зураг мөргөө авуулаад тэгэл идэх юм ийли. Өргөж битээж очиогоор энэ сайхан хангаан сайхан амьтныг бол хайрлж хамгаалах хэрэгтэй. Дээр үед бол ингээл хот руу бууг орж ирдэг л байсан. Харин тийм гэсэн. Одоо бол харин нэг илгэвшээд бас ингээд эргээд бас нэг цаг сайхан ингээд болсон. Энэ айлгаж чичээхгүй энэ сайхан амьтныг ингээд хайрлж хамгаалах хэрэгтэй л дээ.